За орой минь тэгэхээр сангийн сайд жавхлан 2021 оноос хойш ажиллаад төсвийн зардал 2 дахин нэмэгдсэн. Тэгээд 15 их найд байсан төсөв 30 их найд болсон. Юмны үн 33%-аар нэмэгдсэн. Ханш 20%-аар суларсан. Зээлийн хүү 5.2 пунктээр өссөн. Гадаад үр 12%-аар өссөн. Төлбөрийн тэнцлийн урсгал зардлын алдагт 55%-аар өссөн. Тэр өмнөх засгийн газар унахад гол нөлөөлсөн хүмүүсийн нэг бол жавхлан сайд. Тэгээд тон үзүүлэлтээр чадахгүй гэдг нь тодорхой байгаад хахад Монгол Ардын намд өөр сангийн сайд хийх хүн байхгүй байгаа юм уу гэж асууя. За тэгээд жавхлан сайдаас бас асууя. Анх гишүүн болоод асуужсэн 100 тэрбум төгрөгөөр 24 суманд соёлын төв барих хэрэг байгаа мó? Тэрний хооронд ач холбогдлоор нэрчим хүчний төслүүдэд явуулж болохгүй мó гэд асуужсэн. Тухайн үед таны байр суурь бол соёлын төвүүдэд барих хэрэгтэй гэжсэн. Өнөөдөр ахиад асууя. Та энэ байр суурин дээр байгаа юу? За дараагийн юм бол Чойжл сүрэн сайд 2022 оноос хойш эрчим хүчний сайд хийж байгаа. Энэ хугацаанд бол салбарт ямар шинжилэл хийгдээгүй. Оюун эрдэнэ ерөнхий сайд эрчим хүчний реформыг маш зоригтой эхлүүлсэн. Гэхдээ тэр хүний хийсэн алдаа нь бол Чойжл сүрэн сайдыг эрчим хүчний сайдаар өөрийнхөө кабинетд авсан гэж би харж байгаа. Тэгэхээр Зандан шатар ерөнхий сайд та энэ алдааг давтаад хийх гэж байна гэж бол харж байна. Яагаад тэгэхээр өнгөрсөн үйл иргэдэд хуучин цахилгаан станцууд дэлбэрэхэд бэлэн болцоод байна гэд айлгаж агаад үн тарифаа нэмсэн. Үр дүнд нь 550 тэрбумыг бид нар цуглуулсан. Яг боддоор 77 тэрбум нь л хуучин цахилгаан станцуудыг шинжлэхэд орсон. Тэгээ Чойжл сүрэн сайд бол 2 төслийг хөтлөхийн төлөө явсан. Нэг нь бол бодийн гэгддэг бөөрөлжүүдийн 300 мегаваттын цахилгаан станц. Нийслэлээс 300 тэрбум төгрөгийг аваад бондоос аваад өгсөн. За дараагийнх нь Баянгийн гэгддэг эсвэл өөрийнх нь ч гэж хүмүүс ярьдаг 600 мегаваттын цахилгаан станцын төсөл байгаа. Бусад төслүүдийг бүгднийг хавд ороод явуулаагүй. Бусад хөрөнгө оруулагч нар жижиг цахилгаан станцууд бүх төслүүд зогссон. Энийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгээ Зандан шатар ерөнхий сайдаас бас асуумаар байна. Энэ эрчим хүч, зам тээвэр, барилгын яамдаа бүгднийг нэгтгэхэд дэд үтцсэн яам гэж болгоод төслүүдэд ач холбогдлоор нь ирэмлээд уялдаа холбоотой явуулчих болохгүй байсан юм уу? Дээрээс нь энэ таны засгийн газар хэрвээ унах эсэргүүцэлтэд тулгарх юм бол энэ сөрөг хүчнээс бол байхгүй гэж харж байна. Өнөөдөр таны кабинеттай авч томилж байгаа сангийн сайдын буруу бодлого эрчим хүчний сайдын эсвэлтгүйгээс болж энэ эрсдэл үүсэх байхаа гэдгийг өнөөдөр би танд анхааруулж хэлье гэж бодсон юм. Тэгээд бас зүгээр өнөөдөр л гэхэд би одоо Монголын төрөвчийг барьж байгаа жавхлан сайд, за дээрээс нь Монголын хамгийн баян хүмүүсийн нэг одоо Чойжл сүрэн сайдын эсрэг үг хэлж эхлэв. Тэгэхээр одоо энэ дээр гомдоодч байд юм уу? 1 минутад нэмээд авчид хүн. За 1 минут нэмж өгье. Тэгэхээр энэ дээр гомдоодч байд юм уу? Эсвэл одоо сошиалоор янз бүрээр надлуу гүтгэлэг дайралтууд ирээд одоо ийм байдлуудаар ажиллах уу? Өмнөх засгийн газарт энэ бол маш хүнд байсан. Тэрнээс болж улсын их хурлын гишүүд бас айдас тавцсан. Тэгэхээр улсын их хурлын одоо маш том сөрөг хүчин болж арчилсан намын гишүүд бол гарч байгаа. Тэгэхээр бид бүхэн бол хүчтэй дуу хоолойгоо илэрхийлээд явна. Тэгэхээр сөрөг хүчин хийх орон зайг бас өгөх үү гэдгийг Зандан шатар ерөнхий сайдаас асууя. Гэхдээ тэгээд хууль хяналтын байгууллагууд болон сошиалороо дайруулад байдаг үстэй. За гишүүн асуулт асууж байна. Хариулт өгье. За ерөнхий сайд. За гишүүний асуултанд хариулъя. Ер нь би засгийн газрын гишүүдэд нэг үндсэн шаардлага тавина. Энэ бол хариуцлагатай ёс зүйтэй байх, үүний тулд улсын хурлд хүндэтгэлтэй хандах. Энэ бол парламентод ёсны зарчим. Улсын хурлаас томилогддог албан тушаалтууд тэр дотроо засгийн газрын гишүүд улсын хурлын чуулгандаа оролцож гишүүдийн асуултанд хариулж улсын хурлд хүндэтгэлтэй ханддаг байхыг би одоо зарчмаа болгож бүх сайднараас танхимын эхний хурал дээр одоо би хариуцлагын гэрээ байгуулж ирсэн гэж бодож байгаа. Хоёрдугаар ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж альва хувийн ашиг сонирхол альва нөлөөллөөс ангид байхыг шаардж ажиллана. Ийм сэжүр баримт гарах юм бол шууд ажлаас чөлөөлөх болно шүү гэдгийг анхааруулж байгаа. Энэ бол бас парламент ёсны зарчим. Тийм учраас сөрөг эерэг хүчин дэж гол биш. Нийт улсын хурлын гишүүдтэй сайд нар хүндэтгэлтэй
томилдог, хамтарч ажилладаг, асуултанд нь хариулдаг хөндлөлтэй хардаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт бол гишүүч гэсэн бас бодлогын мэтгэлцээнийг илүү хувийн шин чанартай биш, бодлогын мэтгэлцээ өрнүүлж тухайн салбар дээр нь одоо эрчим хүчний салбар, бусад салбарууд дээр ийм бодлогын мэтгэлцээ өрнүүлэхийг дэмжиж ажиллана. Эрүүл байхыг. Бид эрүүл нийгмийг хүсэж байгаа юм бол, эрүүл ардчилсан тогтолцоог хүсэж байгаа юм бол эрүүл мэтгэлцээ нотлохонд суурилсан бод мэтгэлцээ өрнүүлдэг байх зарчмыг хандж ирнэ. Тэгэхээр житгэр детальд гэж ер нь тоонд байдаг гэж санхүүчид ярьдаг юм. Тийм учраас тоо бол өнөөдрийн нөхцөл байдал бол нэг хүний буруу гэхээс илүү дэлхийд дээр болж байгаа тарифын дан, геополитикийн нөхцөл байдал, геостратеги, бензиний үн өсөж байгаа ойролт орнын нөхцөл байдал, Израиль, Ираны дан, гаднаа энэ хүйдэж байгаа нөхцөл байдал нүүрсний үнийг 2 дахин унгаад одоо 40-50%-аар унж байна. Биднүүсийн хамгийн сайн сценараар тооцоход үн өртөг бол одоо хэдийгээр бие хэмжээ харьцангуй гайгүй шиг болж байгаа боловч хятадын эдийн засагт болж байгаа дарамт чөлөөлтүүд бидэнд энэ төсвийн сахилга удаа чангатахаас өөр энэ уламжлалт туршлагатай хүн тоон дээр ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдлыг бий болгож байгаа. Субъектив хандхаас илүү бид объектив хандах ёстой. Одоо нүүрсийн 50% амьдарсан төдийгүй манай эдийн засгт энийг гадаад экспорт, гадаад хөрөнгө оруулалт, валютын ханш, ам долларын хүү өндөр, өнөөдөр бодлогын дунд зээлийн дундч хүү 17.2 байна. Хятад эдийн засгийн удаашрал, хойно болж байгаа дан тээвэр логистикийн хүндрэл, геополитикийн хүндрэл зэрэгс шалтгаалж дэлхийд дээр өсөж байгаа үнийн өсөлт, экспортын хүндрэл, төсвийн хүндрэл орлого тасалж байгаа явдлыг бид нэг хүний буруугаас болсон гэж үзэхгүй. Харин хувь хүнтэй холбоотой алдаа дутагдал байвал бид өршөөхгүй. Энийгээ бүгдэнд нь хэлж хариуцлагын гэрээ байгуул. Одоо яднаагүй энэ бодлогод бол ам долларын хүүгийн өсөлт доллар одоо хэвлэгдээд үнэн унахад алтны үн өсөж байгаатай шууд харьцуулагдана. Хятадын эдийн засгийн бууралт, сааралт, экспортын үнийн савлгаа нөлөөлж байна. Одоо валютын урсгалыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, төсвийн алдагдлыг бууруулах шаардлагатай байна. Тэгтэл яг энэ гэрээ хэлцээрүүдийг China Energy-тэй, энэ хил бомбдоор ерөнхий сайдтай хамт яваад ажиллаад ирсэн учраас өмнөх ерөнхий сайд бол сангийн сайд үргэлжлүүлж ажиллаж энэ тоо баримтууд онтроотой хийж байгаа, оюутлогоотой хийж байгаа гэрээ хэлцээрүүдийн нөхцлүүд, нарийн татварын маргаан, тариф олон асуудлууд дээр үргэлжлүүлж ажиллах гэсэн ийм зайлшгүй шаардлагын үүднээс би энэ гол сайд нарыг үргэлжлүүлж ажиллах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ энэ засгийн газар бол уламжлалт шинжилгээний засгийн газар. За, болдын жавхлан гишүүн хариулт өгье. За, бүрдэр гишүүн миний минут яваад шүү. За, гишүүний асуултанд хариулъя. За, асуултсан эхний асуултанд ерөнхий сайд хариулчих шиг боллоо. За би тань дахиад ижилхэн хариулт өгөндөө. Бид төлөвлөгөөндөө сургуулаач барина, цэцэрлэгээж барина, эмнэлгээж барина. Эрчим хүчний реформыг хийн. Ингээд оруулсан байдаг. Харин хизээ ямар хэмжээтэй хийх вэ гэдгийг бол олон зүйлээс шалтгаална. Төсвийн хэмжээ, өөр их усэр боломжит зүйлүүд юу байна вэ гэдэг. Тэрийг харин чухалчлах тэр эренбэлхийг тийм бас субъектив байдлаар харж бас болохгүй шүү. Болохгүй. Өнөөдөр мэдээж одоо эрчим хүчит боломжтой асуудал, за боломжтой газар нь үнэхээр шаардлагатай болвол тэнд одоо суман дээр соёлын төвөнд тутам байвал тэрийг нь барих хэрэгтэй. За гүйцээж хариулъя. Барих л хэрэгтэй. Тэгэхээр тэр нь өөрөө биднээс өөр зүйлээр эренблэх хэрэгтэй юм байна. Тэрнээс гинт тийм нэг бүрдэр жишээ та өөрөө хүндэтгэлтэй хандаа би энд хариулж штэ. Миний минут яваад байна. Та өөрийнхөө минутан дээр ярил та надад. Та суудал дээр суучаад надад юмуд хариул яасан бэ? Энэгээр ингээд агсан тавиад яваад байгаа юм. За тийм байна зингэн гүшүүнэ. Тэгээд амжилт хүсье. За Батбагтахын хойж өсрөн гишүүн хариулт өгье. За цэнгүү гишүүнийхээ асуултанд хариулъя. Мэдээж засгийн газрын гишүүд улсын хурлын гишүүд хүндэтгэлтэй ханднаа. Цэнгүү гишүүнд би бол хуваасаа маш их хүндэтгэлтэй хандж байгаа. Эрчим хүчний реформ үндэсний хороонд бид цуг шийдвэр гаргасан. Цахилгаан эрчим хүчний үнийг өртөгтөнд
ойртуулах ажиллагаанд бол улс төрийн манлайлал аваад надтай цугтаа шийдвэр гарсан. Энэ шийдвэр маань харамсалтай нь олон нийтэд бас богино хугацаанд, ойрын хугацаанд шүүмжил дагуулж байгаа учраас сүүлийн үед бол цэнгүүн гишүүн маань одоо манийга гайгүй шүүмжилдэг болсон. Манийга шүүмжлэхээр таны яриадаг олон нийтийн дунд өсөж байгаа бол би өдөр болгон танаар шүүмжлүүлэхэд одоо бэлэн байна. Энийг бас залуу улс төрчхөн уулын их өрн санаа гаргаад ийм юмдар хамт явсан юм аа. Одоо ингээ шүүмжлүүлэхэд бас гэлээ дахин гэлээ би бэлэн байна. Өдөр болгон шүүмжлүүлвэл бүр сайн. Таны